Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо Монголын бүтээмжийн төвөөс цуврал явуулж буй бүтээмж подкастын маань ээлж дугаар та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн дугаарт Монголын бүтээмжийн төвийн эксперт Хишиг Дэлгэрүүрэгтэй оролцож байна. За намарчаа сайхан байна уу гişгээ? Сайхан, та сайхан оролцож байна уу? За тэгээ нөгөө наадмын маргааш намар гээд илүү сартай зунтай одоо жил байсан. Тэгээ илүү зуны маань илүү сар дууслаа. Одоо бүгдээрээ намрыг бодох цаг болж тийм ээ. Тун удахгүй бас сэрүү орно. Түүнтэй зэрэгцээд нөгөө үйлжилтийн бэлтгэлээсээ гадна өөрийгөө бас бэлтэх, оюун санаагаа цэгцлэх, ер нь л одоо сурах юмд одоо суурьтай сууж анхаарах улирал эхэлж байгаа. Тийм ээ. Бүгд л одоо 9 сар гэл амар итгэждэг шүү дээ манай монголчууд. Харин тэгээд итгэвчээд нэг тогтворччоод явж байна. Тэгэхээр өнөөдөр бид хоёрын ярих сэдэв бас яг энэ талаар юм аа. Өөрөөр хэлбэл юм үзэж нүд тайлнаа гэж нэг хэллэг байдаг тийм ээ. Тэгээд өнөөдөр хичгээ бид хоёр та бүхэндээ Монголын бүтээмжийн төвөөс Азийн бүтээмжийн төвтэй хамтран зохион байгуулдаг гадаад сургалтуудын талаар бүр тусгайлан зориуд та бүхэндээ мэдээлэл өгье гэж бэлтгэсэн юм аа. Тийм ээ. За тэгэхээр хамгийн анхны одоо гадаад сургалт хэдэн онд болсон байна тий? Анх хэдэн хүн оролцож байв? Ер нь одоо яг яагаад эхэлсэн бол түүнээс хоёулаа яриагаа эхлэе. Тэгээ яг Монголын бүтээмжийн төв маань Азийн бүтээмжийн байгууллагад 1992 онд нэгдэж орсон. Тэгээ түүнээсээ эхлээд одоо 1992 оноос эхлээд гадаад сургалтад буюу одоо энэ Азийн бүтээмжийн байгууллагад хариалагддаг Азийн 20 тэр үед 20 улс орн байсан. Тэгээд ингээд гадаад сургалтанд мэрэгчлэнүүдэд хамруулах, идэвхжүүлэх, сайжруулах ийм сургалтууд оролцсон байсан. Тэр үед болохоор яг бид одоо бүтээмжийн төвд ажилладаг экспертүүд, удирдлагууд маань илүү их хамрагдаж энэ өөрсдийгөө идэвхжүүлж сурч одоо энэ Монголдо хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг одоо сурцаж явсан. Тэгэхээр 92 онд анх эхэлсэн гэж нь ер нь өнгөрсөн жил байхгүй юм байлээ тий. Тэгэхээр одоо өнөөдрийг хүртэл энэ олон жилийн 30 жилийн хугацаанд одоо хэдэн оронд тийм ээ нийт хичнээн хүн ингэ сурваа. За яг одоо манай бүтээмжийн төвийн бүртгэлээр бол 92 оноос эхлээд 2022 одоо хүртэлх нийт 1842 одоо оролцогч гадаад сургалтанд хамрагдсан байна. Тэгээд үүнд нь болохоор Азийн 21 орн, Ази намхан талаа 21 орнд ингээд тэг мөн Америкийн нэгдсэн улс гэх зэрэг энэ орнуудад ингээд сургалтанд хамрагдсан. Тэгэхээр ямар одоо нэг сургалтынх нь одоо хэмжээ гэдэг юм уу, үргэлжлэх хугацаа нь ямар байв? Ер нь ямар одоо сэдвийн гэдэг юм уу, ямар салбарын төлхөө хамрагдчихсэн бэ? Ер нь бол бүх салбарыг оролцдог. Яг л сэдв нь маш олон хүртээмжтэй байдаг. Тэгээд за хурал байлаа гэхэд конференц хурал байлаа гэхэд одоо 2-5 хоног ч юм уу тий. За воркшоп семинар байлаа гэхэд хамгийн одоо доотлолтой 14 хоногоос 21 хоног гэх ийм сургалтууд байдаг. Тийм тэгэхээр 21 хоног тийм ээ. Одоо яг салбарынхаа одоо тэргүүн туршлагыг судлаад тухайн оронтой танилцаад тий ирнэ, мэдлэгээ дээшлүүлнэ, туршлага судална гэдэг бол их том боломж юм. Тэгэхээр би яагаад ямар салбар явдаг вэ гэж асууж ийн гэхээр энэ боломж одоо ч хэвээрээ байгаа тийм ээ. Гэхдээ яг хөө мэдээч хэрэг бас одоо бидний амнаас 2 жилжингээ тасраагүй одоо энийг цар тахлын үеэр тийм ээ энэ гадаад сургалтууд маань одоо ер нь тасарсан уу? Тийм ер нь бол 19 онд ингээд манайх бол хэвийн ажиллаж исэн. Одоо энэ сургалтууд маань хэвийн явагдаж исэн. За 20 оноос эхлээд нөгөө одоо Япон улс одоо энэ Азийн бусад улс орнууд маань нөгөө 20-г тавиад эхэлсэн. Тэр нь түүнээс эхлээд яг 20 оны 2 сараас эхлээд сургалтууд маань захим хэлбэрч хилжээд. За тэгээд илүү нөгөө инженерээ бас нөгөө илүү олон хүн оролцох боломж бүрдсэн. За тэгээд нөгөө бусад хүмүүс маань шууд онлайнаар холбогдоод ингээд за бас сул талтай энэ маань нөгөө сургалтандаа яг илүү анхаарч чадахгүй байх. За яг нөгөө бинийгээ яг хажууд нь одоо ингээд нүдүүдэд харалцаад ярилцах царайгаа яг жинхэнэ туршлага судлах нь жоохон одоо чанар багтай болж байна тий. Тийм яг тэгээд ажлынхаа хажуугаар сурах ч юм уу тий бас ийм зүйлсүүд болсон. Тэгээд одоо 22 оны одоо хүртэл яг онлайн хэлбэрт явж байгаа. За зарим нь одоо нийсэн улс орнууд маань болохоор Азийн бүтээмжийн байгууллага цаанаасаа нөгөө ингээд
ер нь одоо 22 оны сүүл хүртэлх ингээд сургалтууд онлайнаар явуул яа гэсэн ийм зарчимтай явж байгаа. Тэгээ 23 оноос эхлээд хэвийн ажиллана гэдэг найдаад байж байна. За тэгэхээр за 1842 гэж энэ 30 жил одоо ингээд бид нэр гадагшин гадаад улс оронд хүн явуулсан. За цар тахлын 2 жилийг хасахад тийм ээ. Тэгэхээр 1800 ингээд 30 хувиахаар 60 жил болгон л одоо ер нь дунджаар л одоо 60-аад хүн явж исэн дундаж тоо тийм ээ. Тэгэхээр хамгийн багадаа одоо хамгийн ихтэй ер нь нэг жилд одоо хичнээн хүмүүс явж исэн гэсэн үг үү? За хамгийн багадаа яг анх эхэлж авах үеэс 10 хүн оролцогч хамрагдж исэн. За хамгийн ихтэй гэвэл одоо 100 гаруй 120 орчим. За энэ нь болохоор сургалтууд ч багтж байгаа. За туршлага судлах аяллууд ч багтж байгаа. Богино хугацааны аяллууд ч багтж байгаа. Ингээд ер нь 100 гаруй оролцогч. Энэ маань одоо 2002 оны 2003 он орчим ийм оролцогчдод хамрагдчихсэн. 2002 он гэвэл бас сонирхолтой санагдаж байна. 20 жилийн өмнө шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 20 жилийн өмнө одоо хамгийн олон тоотой 120-од хүн хамрагдчихсэн бол өнөөдөр бид нар одоо яг бичилж явж чадаагүй захим ярьж байна, тийм ээ. Тэгэхээр бас 20 жилийн дотор бүх юм их өөрчлөгдөж шүү. За тэгэхээр гişгэн маань сая хэллээ. Дараа жилээс буюу 2023 оноос эхлээд бүтээмжийн төв одоо гадаад улс оронд Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн орнууд руу Монголынхоо мэрэгчлэтнүүдийг явуулах ажил маань эхэлнэ, тийм ээ. За тэгэхээр ер нь тэгвэл одоо тийшээ яаж явах вэ? Одоо яг ямар шалгуур хангах ёстой? За ер нь ихэдээ яг англи хэлний зөвхөн төвшний мэдлэгтэй. За тэгээ мөн манай бүтээмжийн төвтэй одоо хамтран ажиллах гэрээ байгуулсан байгууллагууд маань хөнгөлөлтөө нөхцлөөр гадаад сургалтад хамрагддаг гэрээнийхээ хүрээнд. За тэгээ мөн яг хэрвээ өөр одоо хувь хүн илүү ингээд сонирхож байна гэх юм бол бас хувь хүнтэй хамтран гадаад сургалтын гэрээ хийгээд бас явах боломж байдаг. За тэгээд гадаад сургалтууд маань маш олон ерөнхийдөө яг манай Монголд болохоор яг хөдөө аж ахуй илүү дамгаалсан учраас хөдөө аж ахуйн чиглэлийг маш их ирдэг сэдвүүд ирдэг. За тэгээ бусад бас смарт за мөн төрийн байгууллага за эдгээр гих мэтчлэн сэдвүүд маш их ирдэг. Тэгэхээр хүн яг явахын тулд одоо процедур нь яаж явдаг? Эхлээд гэрээтэй байгууллагууд маань яах юм? Одоо манайх мэрэгчлэтнээ ингээд явуул сургая гэх юм уу? Эсвэл одоо Азийн бүтээмжийн байгууллагаас ийм сургалт ирлээ хүнээ явуулах уу? Одоо энэ явц нь яаж өрнөдөг вэ? За эхлээд нэг Азийн бүтээмжийн байгууллагаас сургалтуудад нэг жагсаалт гарсан байдаг. За тэгээ бид нар болохоор илүү нэг харилцагчтай илүү давмгай байдал олох үүднээс эхлээд яг нэг тохирсон чиглэлүүдээ сэдвүүдээ бид өөрсдөө харилцагчтай ингээ өгдөг ийм сургалт байна. Танаагаас хүн хамруулах уу? За тэгээ хамруулъя гэвэл эхлээд хамруулахгүй эсвэл гэх юм бол өөр одоо дараачийн харилцагчд руу өгч юм уу те. За хэрвээ хамруулъя гэх юм бол одоо тухайн ажилтнтай гэрээ байгуулад за тэгээ гэрээний төлбөр гэж бас нэмэгдэнэ. За энэ нь болохоор 800 мянга байдаг. Тэгээ 800 мянга дотор бүх төлбөр маань ингээ орцсон байдаг. Тэгээд байрны төлбөр хоол ингээ цаанаас орцсон байдаг. За тэгээд ингээд хэрвээ визтэй орон Азийн 21 оронд визтэй орон байх юм бол визэндээ ороод за визгүй орон байх юм бол одоо шууд галаас юу аваад ингээд явж болдог. Тэгэхээр сая чи сэдвүүдийн талаар цухас дурдлаа. Нэгэнтээ одоо дараа жил нээлттэй болно гэж байгаа юм чи ер нь Азийн бүтээмжийн байгууллагын эрхчлэлийн сургалтын төлөвлөгөө гэдэг юм уу жагсаалт гарсан уу? Ямар сэдвүүд байх шиг байна? Тэгээ ерөнхийдөө бол угаасаа удирдах зөвлөлийн хурлаар ингээд гарцсан байдаг сэдвүүд маань. За тэгээд ер нь бол яг л сэдвүүд маань нэмэгдсэн. Тэгээд үүн дээр нэмэгдсэн зүйл маань одоо бусад өмнө явж исэн сургалтууд маань илүү их нэмэгдсэн зүйл маань илүү смарт тэгээд дижитал шилжилт тал руугаа. Тэгээд одоо нөгөө нэг энэ цар тахлын үед одоо яаж бизнесээ авч үлдэх үү, яаж хөгжүүлэх үү гэсэн сэдвүүд илүү их нэмэгдэж ирж байгаа юм байна да. Тэр байтугай юу вэ? Бараг цахим үйлдвэрлэл гэсэн сэдв хүртэл байсан уу тийм илүү одоо нөгөө бүх зүйл маань л захимжаад ирж байгаа шүү дээ. Үйлдвэрлэл байна уу, үйлчлэгээ байна уу тийм бүх зүйл дээр л захим гэсэн ийм сэдвүүд нэмэгдээд ирж байгаа. Ер нь эх жил хичнээн сургалт хэдэн улс оронд байгаа бол? За ер нь бол Ази 21 орондоо бол байгаа сургалтууд маань санал гаргасан сургалтууд маань за тэгээд одоогийн байдлаар яг мэдэгдэж байгаа сургалт нь гэвэл 13 сургалт яг мэдэгдсэн хугацаатай мэдэгдсэн байсан. Түүнээс бол ер нь бол жилд нэг 100 гаруй сургалт ингээд явагдчихийдэг.
100 гаруй юу тийм маш их том тоо байна шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ 100 гаруй сургалт энэ чи 20-од оронд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ сургалтын мэдээллийг одоо манай вебсайтнаас авах уу, Азийн бүтээмжийн байгууллагын сайтнаас авах уу тий. Тэгэхээр одоо магадгүй битэрийн ярилцлагыг сонсож суугаа. Хүн дараа жил ер нь одоо мэрэгжлийнхаа ажлыг жишээлбэл одоо огт өөр салбарт ажиллаж байсан хүн мэрэгжлийнхаа ажлыг хийя гэж бодоод тийм ээ жоох юм сонсё гэж байгаа хүнч байхыг үгүйсэхгүй юм да. Тийм учраас мэдээлэл ер нь хаанаас олж авсан зүйтэй вэ? За тухай бүрт нь бид хэд нөгөө вебсайт болон фейсбүүкээрээ бас зарладаг. Эсвэл нөгөө харилцагч байгууллага байх юм бол бид нэрийг өөрсдөө холбогдоод ингээд авчдаг. Эсвэл Азийн бүтээмжийн байгууллагын вебсайтнаас ч бас авах боломжтой. Яг тухай бүрт ингээд тавигдаад яг хугацаатай. За тэгээд нөгөө нэр дэвшүүлэх хугацаа гэж байдаг. Энэ сургалтанд нэр дэвшүүлэх хугацаа гэдэг дедлайн гэж заасан байдаг. Тэр хугацааг нь бас хараад хэрвээ нэр дэвшүүлэх хугацаанаас өнгөрсөн байх юм бол одоо тэр сургалтанд бас явагдах хамрагдах боломжгүй байдаг. Тэгэхээр тэр хугацаагаа их анхаарах хэрэгтэй байна тийм ээ. За тэгэхээр түрүүн одоо 50 дахь шаардлагын үе чи хэлжсэн зохимж английн төвчний мэдлэгтэй гэжсэн тий. Тэгэхээр семинар ч юм уу эсвэл одоо яг одоо мэрэгжлийнхаа чиглэлээр жин хөдөө аж ахуй одоо сүүний үйлдвэрлэлийн чиглэлийн хүн байна л да гэж бодъё л доо. Тэгэхэд яг мэрэгжлэрийн одоо 48 жил ажилласан гэдэг ч юм уу тийм нэмэлт шаардлагууд ер нь байдаг уу? Тийм ер нь бол тэгвэл сонгогдох мал нь илүү дамгаа болно гэсэн үг. Нөгөө одоо тэнц чинь маш олон хүмүүс нэр дэвшүүлж байгаа шүү дээ. Улс орноос тэр чинь заавал улс орнд тоо заасан байдаг. Нэгээс хоёр юм уу эсвэл нэг гэдэг ингээд тоо заасан байдаг. Яг манад эсвэл хөхгүй ч юм уу тийм тохиол байдаг. Тэгэхээр нөгөө илүү нөгөө мэрэгчлэрээ одоо энэ олон жил ажилласан ч юм уу туршлагуудаа нөгөө нэг яг анкетандаа сайн бөглөж өгөөд би ийм туршлагуудтай за одоо цаашдаа сурах зүйл маань ийм байна гэдгийг сайн тодорхой гаргаж өгвөл илүү сонгогдох магадлал маань өндөр болж ирдэг гэсэн. Тэгэхээр ер нь гадаад сургалт ямар хэрэгтэй юм бэ? Тийм. Яг л одоо Азийн 21 орны оролцогчтой хамт суралцсан гэсэн үг тий. Тэгэхээр мэдээж манай одоо улс орнуудаас илүү туршлагатай байгаа тий. Эсвэл би бинээсээ суралцах. Одоо өөрөө та мэддэг бол бусдаа зааж өгөх тий. Тэндээс бусад оролцогчтой хамтарч ажиллаад багаар ажиллаад тий. За тэгээд нөгөө нэг локал экспертүүд маань бас нөгөө дэсээ мэдлэг авах тий. Ийм боломжууд. Тэгээд тэндээсээ сурч мэдсэн зүйлсээ тий. Эн чинь ийм зүйл байд юм биш тий. Ингээ хэрэгжүүлж болох юм биш тий гэдэг тэндээсээ мэдсэн зүйлээ ирээд улс орондоо болон байгууллагатаа ингээ хэрэгжүүлээд явах ийм үр дүнтэй л сургалтууд байдаг. Тэгээд бас оролцогч маань маш их нөгөө нэг одоо сайн одоо яриа үүсгдэг юм уу? Өөстэй амар хэрэгтэй харилцаа холбоо тийм гэсэн үг үү? Тэгээд маш их зүйл сурж мэдлээ ойлголоо. Тэгээд нөгөө сургалт маань хажуугаар нөгөө нэг давхар хөгжөөнд тоглоомоор тий сургалтаас сурсан зүйлсүүдээ маш үр дүнтэй байдаг байхгүй юу? Ер нь бол би өөрөө ч гэсэн нөгөө явж исэн учраас яг амар сайн мэдж байгаа. Тэгээд тэр сургалтуудыг нөгөө нэг шууд нөгөө нэг очоод яг тэр сэдвийнхаа хүрээнд одоо ажилтдаг байгууллага дээр нь очиж нөгөө сайт визит хийж танилцдаг, үйл ажиллагаатай танилцдаг. Тэгээд тэрнийхээ дараа тэр юуныхаа одоо тайлангаа гаргадаг. Тэгээд тайлангаа гаргах хэрвээ сурж бусдаасаа нөгөө өөрөө олж хараагүй зүйлээ бусдаасаа бас олж хараад ингээд даван ба. Тэгээд байгууллага дээр сургалтын төгсгөл мөн байгууллага дээр нөгөө нэг цаашд хэрэгжүүлэх ажлуудаа одоо өгдөг, танилцуулдаг. Бүгд тэгээ бас нөгөө бусдаасаа бас энэ хүн ийм ажил хийх юм би бас ингэж болох юм байна штэ тий. Бусад улс орнуудтай адилхан зүйл хийж болох юм санаа орж болох юм байна гэдэг. За тэгээ хэрвээ та байгууллага дээр ирээ хэрэгжүүлэх юм бол хэрэгжүүлээ төсөл болгоод ингээд буцаагаад тайлгнах юм бол түүнийг одоо илүү дараачийн шатны сургалтанд хамрагдаад илүү их өөрийгөө мэрэгшүүлэх боломж бас бүрддэг. Тэгэхээр байдаг. Тэгэхээр одоо нэг сэдвэр гэдэг юм уу нэг чиглэлээр одоо богино хугацааны тэгээд бүр Азийн түвшинд урт хугацааны гэдэг юм ингээд нарийсгаад ингээд цаашаа хэд хэдэн ингээд үе шаттай сургалтанд хамрагдах боломжтой гэсэн үг үү? Боломжтой тий. Тэр сургалт маань илүү одоо 2 дугаар үе шат байвал тий шууд одоо за би эхний үеийг ингээд авчлаа тий. За бүтээмжийн мэрэгчлэлний бол бас тийм байдаг. 2 3 ингээд анхан агсан ингээд авчдаг. За та анхан дээр очиод ямар байгууллага дээр тэдэн цагийн сургалт ороод тэдэн цагийн төсөлийг хэрэгжүүлээд тэдэн хүнд ингээд мэдээлэл өгсөн байвал ингээд таны төслийг хүлээж аваад за тэгвэл дараачийн шатанд нь ингээд суух боломжтой юм байна гэдэг. Ингээд илүү мэрэгших боломж байдаг.
Гэхдээ бас нөгөө талдаа очиж үзээгүй оронд очиж үзээд гоё үсттэй. Тийм. Тэгээд бас чөлөө цагаараа тэр улс орны онцлогтой танилцах, соёлтой байгаль орчин. Тийм. Тэг өөрөө та бас очиж үзээгүй орон байх юм бол илүү их одоо нөгөө нэг тул сумаар хоёр цуглаа буутнах юм те суралцсангаа ингээ аялал зугаалах юм боломжууд байдаг. Сайхан сонсогдож байна. Тэгэхээр 2 жил ингээ завсралцсан юм чинь ямиг яаж мэдхөө одоо манай төвш байгууллагууд маань хүмүүсээ одоо явуулъя гэдээ одоо хүлээж байгаа бах. Тэгэхээр одоо эх жил хамгийн түрүүнд гэдэг юм уу ямар улс оронд очихоор боломж харагдаж байна? Ямар улс орны сургалтууд байна? Индонез харагдаж байх шиг байсан тийм үү? Индонез, Шри-Ланка, Фижи, Малайз. За тэгээ Хонконг, Солонгос тий. Ер нь бол Азийн намхан талын орнуудад бүхэд л боломжтой байгаа. Боломжтой байгаа. Жишээлбэл одоо нөгөө ноон бүтээмж гэж их ярьдаг болсон тий. Тэгэхээр зөв өмнөд Азийн орнууд ноон бүтээмжийн талаар их урч одоо юу гэдэг юм бас жоох өндөр түвшинд хүрээд байгаа биш байсан. Тэгэхээр жишээлбэл одоо Монгол улсаас яг одоо ийм сургалтанд хамрагдаад хамгийн үр дүнтэй байсан жишээ байна уу тий? Ямар байгууллагын одоо тийм жишээ байна. Яг одоо жишээ нь ижил төстэй байгууллага дээр сургалтанд хамрагдаад тэрийг ингээд өөрийнхөө байгууллагт хэрэгжүүлсэн тийм одоо амжилттай жишээ байвал хэлээж тэгээд нөгөө талдаа одоо яг жишээлбэл ноон бүтээмж гэсэн чиглэлээр явах сонирхолтой байгаа бол эрхчлэл тийм сургалт байгаа болов. Тийм байгаа ноон бүтээмжийн анхан агсан гэдэг. Одоо илүү нөгөө бүх дэлхийн улс орнууд чинь байгаль орчноо хамгаалах ийм ажил руу ороод байгаа тий. Тэгэхээр бүгд л нөгөө маш олон энэ сургалтанд явуулах байсан. За энэ чинь нөгөө Азийн бүтээмжийн байгууллагаас гаргаж ирсэн ийм байгаль орчноо хамгаалах ийм сургалт сэдв байгаа. Тэгээ илүү нөгөө Сингапур улс маань нөгөө нэг илүү мэрэгсэн ийм дамгаалсан байдаг. Тэгээд одоо бол ер нь бусад бүх улс орнууд ч гэсэн бас энэ ажлыг төлөвлөөд ингээд илүү их одоо санал ханааллага гаргаад ингээд явж байгаа. За Монголын хувьд болохоор ер нь бол их том байгууллагууд маань ч гэсэн бас одоо нэг байгаль орчинд ээлтэй байх. Яг өөр зарчмаар явж байгаа ч гэсэндээ энэ ажлуудыг хийгээ явдаг. Тэгээ яг санаанд орж байгаа байгуул яг ногоон бүтээмжээр яг санаанд орж байгаа байгуул. Яг заавал ногоон бүтээмж бишэлтэй. Ер нь гадагшаа сургалтанд яваад их амжилттайгаар хэрэгжүүлсэн ямар байгууллага байна? Магадгүй одоо сонсож байгаа хүмүүс маань одоо туршлага судалж магадгүй. За нөгөө Max Group үйлчлэгийн салбараас гэвэл Max Group-ийн одоо зочид буудал тэгээд зочид буудал нэг үйлчлэгийн ресторан байдаг шүү дээ. Ийм байна. За төрийн байгууллагуудын бас төрийн албаныхаа маш их суралцдаг. За тэгээ нөгөө үйлчлэгийн дээр хэрхэн ямар шинэ технологиг нэвтрүүлэх вэ? Ямар үйл ажиллагааг сайжруулах болох юм бэ? Яаж ажлыг хөнгөвчж болох юм бэ гэд бас төрийн байгууллагуудаас маш их суралцж ирдэг. Технологиг ямар технологиг нэвтрүүлэхээр байна те. За тэгээ хөдөө аж ахуйн салбарт бас маш олон нөгөө өөрсдөө хуваараа хөдөлмөр эрхлэгч, хуваараа нөгөө бизнес эрхлэгчид маань бас яаж одоо шинжлэх технологи бий болох вэ? Яаж бас нөгөө ажлаа хөнгөвчлөх зэрэг ийм ажлуудыг маш сайн хийгээ явдаг. Угаасаа одоо Монгол орн чинь нөгөө гол салбар хөдөө аж ахуй гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь одоо дахиад яг хөдөө аж ахуйн чиглэлээр бүр илүү наривчсан тийм сургалтууд хэр их давмгай хийгдэх бол одоо манай оронд чухал нь бас хөдөө аж ахуй газар тариалан байгаад байна. Тийм илүү нөгөө ер нь бол ихэвчлэн бид нарт манай улс оронд өгж байгаа сургалтуудын сэдв нь газар тариалан, мал аж ахуй, хөдөө аж ахуй гэсэн энэ чиглэл рүү илүү их дамгай барьдаг. Тэгэхээр маш олон ийм сургалтууд ирдэг гэсэн үг тий. Яаж одоо маш олон тэр хөдөө аж ахуй дотор маш олон юугаар ингэ салаа авчдаг тий. Яаж одоо үйлдвэрлэлийг дэмжих үү? Эсвэл нөгөө шавьж хорхойг яаж одоо устгах уу тий. Тийм маш олон юу руугаа ингэ чиглэлээрээ салаа явцдаг. Тийм маш олон наривчилж явдаг гэсэн. Зөв өмнөд Азийн хувьд бол бас хөдөө аж ахуй газар тариалан маш сайн хөгжсөн газар тийм ээ. Тийм тэгээд түүн дээрээ нөгөө нэг одоо мөшгөх те үйл ажиллагааг нь мөшгөх. Тэгэхгүй одоо манайх ингээл яг хаанаас ирсэн мэддэхгүй ингээл бүтээгдэхүүн те бас ийм зүйлүүд байдаг. Тэнийг мөшгөдөг ийм за одоо хэрэглэгчээс бишээ бэлтгэн нийлүүлэгчээс эхлээд хэрэглэгчийн гар дээр хүрэх явцад юу ямар замаар хэдэн километрийг туулаад яаж ямар бордоо ашиглаад ийм гих зэрэг зургалтууд бас маш их явагддаг. Сонирхолтой. Тэгэхээр
Мал аж ахуйн чиглэлийн сургалт гэж юм л да. Тэнд зүгээр малчин хүн явж болдго юм уу? За та өөрөө хэрвээ нөгөө нэг англи хэлний зохиох төвшний мэдлэгтэй за өөрөө явах сонирхолтой байвал бас явж болно. Тэгээ би хөдөө аж ахуйн яамтай би тэд гэрээтэй ажилладаг учраас бас хөдөө аж ахуйн яамнаас энэ хүмүүсийнхаа нийлсийг бас өгдөг. Тийм газар тариалан эрхлэгч, мал аж ахуйн эрхлэгчдээс. Тийм зүгээр надад сонирхолтой санагдаж байна л да. Манай төрийн байгууллага ягаад гэвэл ер нь мэдээж хэрэг одоо төрийн байгууллагынхан гэдэг юм уу? Одоо арай мэдээлэлтэй ойр хүмүүс нь төрүүлээд энэ мэдээллийг аваад тийм ээ арай илүү ингээд гадаадд явах боломжийг илүү төлөхөө байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр яг хөдөөнөө байгаа тэр хүмүүс яг хөдөө тийм тариалтай хийгээд трактороо бариа явж байгаа тэр хүн эсвэл яг тэр хүнд чинь одоо хөрсөө яаж одоо гимтэхгүй тий чанартаагаар надгалж илүү ариун ургац авахгүйгээл толгойн гашилж л байгаа тийм үү. За тэр малчин яаж одоо сайн үйлдвэрийн одоо малтай байх уу тий өндөр ашиг шимттэй малтай байх уу гэдэл одоо бас талхан зовж л байгаа. Тэгэхээр яг тэр хүмүүс хамрагдах боломж хэр байдаг бол гэж бодогдлоо л доо. Тийм яг хуу хамрагдаж болно болохгүй юм байхгүй. Гэхдээ тэр хүмүүс маань нөгөө одоо ганцаард нь л та яг л одоо ирээд тэрийг ингээд хэрэгжүүлъя гэхээр одоо хөрөнгө оруулалт маш их шаардна. За тэгээ шийдвэр гаргалт те нөгөө одоо улсын зөвшөөрөл ч юм уу тийм зүйлсүүдтэй бас жоохон тулгараад. Тэгэхээр илүү нөгөө шийдвэр гаргах төвшний хүмүүс ч юм уу те тэр хэд маань одоо сургалтандаа явж ирээд одоо нийтийн сургалт зохион байгуулах тийм мал аж ахуйн чиглэлийг эрхэлсэн үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй энэ нийтийг хамс сургалт одоо за тэгвэл ийм технологи нэвтрүүлж болох юм байна. Ийм ажлыг цаашд хийвэл үр дүнтэй юм байна. Бид нар ийм алдаа гаргаад байсан юм байна гэдгийг ингээд явбал илүү үр дүнтэй байдаг. Ер нь бол яг институт байгууллага чиглэсэн үйл ажиллагаа төлөхөө байх нь шүү дээ тийм ээ. Гадаад сургалтын хүн хэлээс гэхээсээ илүү тийм. За тэгээд одоо нэг сургалтанд нэг улсаас нэг юм уу хоёр л хүн хамрагдаг гэсэн үү? Нэг сургалтанд тийм нөгөө нэг хүнийхэн тоог цаанаас заагаад өгчдөг. Тэгээд хэрвээ нөгөө шаардлага хангахгүй бас бид нэр за ингээд 3 хүн оролцогч хамраа биодата өглөө гэхэд шаардлага хангахгүй байна. Нэгin шаардлага хангахгүй байна ч юм уу тийм ингээд хоёрыг авъя ч юм уу ингээд явдаг. Богино хугацааны зүгээр тийм одоо туршлага судлах гэдэг юм уу? Тийм одоо богино хугацааны аяллыг тийм үү 2-3 хоногийн ч юм уу. Тэрийг одоо зөвхөн манай орноос жишээлбэл 15 хүн ч юм уу. Явхаар тийм одоо зүйл одоо аяллыг бүтээмжийн төв зохион байгуулж өгнө тийм. Одоо тухайн байгууллагаараа байх юм уу тийм. Эсвэл аймгийнхаа салбараар дарч юм уу тийм. Биднээс санал хүргүүлээд за бид нэр цааш нөгөө Азийн бүтээмжийн байгууллагаараа бас саналаа ингээд төвшүүлээд за тийм ямар чиглэлээр байна тийм яг тэр юу хүсэж чинь яг юу сурахмаар байна юуг санал солилцмаар байна гэдгээ одоо хэлээд за тийм Азийн бүтээмжийн байгууллагаас судлаад ийм байгууллага байна ингэж сурчлага судлах боломжтой юм байна гэд ингээд саналуудаа бид тохиролцсны үндсэн дээр ингээд явуулж болно гэсэн үг. Тэгэхээр би бодлоо л да сая нөгөө өөрийн хэлсний дагуу жишээлбэл яг одоо ганц одоо үнэхээр идэвхтэй бас мундаг малчин байлаа гэхэд ганцаардаад бас одоо шийдвэр гаргаж чадахгүй гэдэг юм уу дэмжлэг байхгүй болчих юм бол яах юм бэ гэж юм те. Тэгвэл нэг одоо Сэлэнг гэхэд газар тариалагын дансан газар тийм ээ. Тэгэхээр Сэлэнг аймаг гэдэг ч юм уу хүсэл тавиад Сэлэнгийнхаа одоо тариаламжтыг зохион байгуулад одоо туршлага судлах юм зохион байгуулъя аялал гэвэл манай тандж болно гэсэн үг тийм үү? Болно гэсэн. Тийм тохиолдолд бол одоо бид нэр оролцогч болгонд хэлний өндөр мэдлэг тавихгүйгээр дорчуулагчийн нөлөө зохион байгуулад энэ төр өгч болно тийм үү? Тэг яг хаа заавал оролцогч болно шүү дээ. Яг тэндээсээ мэдээж нүдээр харж байгаа юм чинь өөр л байна тий. Тэгээд заавал хэлний мэдлэг гэхгүйгээр группээрээ ингэж явчих бас болно гэсэн. Тийм тохиолдолд түрүүний одоо нэлээд ярилцлагын ихэнд хэлсэн тэр зардлын тухай асуудал яаж шийдэгдэх вэ? За тэр болохоор яг тухайн үедээ л нөгөө одоо ямар улс орнд байхаар байна, тэг хэдэн хүн байхаар байна. За ямар байгууллагатай, хэдэн байгууллагатай очиж танилцахаар байна. Тэрнээсээ хамаарат өөр идэг. Тэгээд яг манай хэрвээ харилцагч байгууллага байх юм бол бас нөх хөнгөлөлттэй байж болно гэсэн. Тэгэхээр би энийг яагаад асуугаад байна гэхээр бид тэр яриаг сонсож байгаа магадгүй нэг аймгийн иргэдийн хурлын дарагч явах юм билүү те. Одоо нэг хэд хэдэн салбартай магадгүй хэд хэдэн аймагт салбартай нэг тариаламжч байх юм билүү те. Тэгэхээр өөрийнхөө хүмүүсээ одоо чадахжуулаад авъя гэж бодож байгаа хүн байвал бас яг сонирхоод бид нарт хандаарэ гэж хэлэх гэсэн юм л да. Тийм хандаж болно.
Тэгээ нээлттэй ер нь бол манайх бүхэл салбаруудтай хамтарч ажилладаг учраас тэ төрийн байгууллага байна уу, одоо үйлчлэгээ үйлдвэрлэл байна уу, тэ бүхэл салбартай хамтарч ажилладаг учраас одоо энэ Азийн 21 орнд чинь бас бүгд бүх үйл ажиллагаа л явагдаж байгаа. Тэгэхээр энэ юу бол нээлттэй холбогдож болно гэсэн үг. Тэгэхээр одоо аль Монголдоо ч одоо хөдөө орон нутаг байлаа ч гэсэн хоттой ирээд ингээд туршлага судалмаар байна. Танаа хамтарч байгууллагатай ингээд туршлага судалмаар байна гэх саналуудч бас мянга ирдэг. Ялангуяа одоо Эрдэнэ төлөвлөрөөс маш олон хилцс нэгжүүд байгаа ш тий. Тэр хилцс нэгжүүд маань тухайн одоо өөртөөхөө одоо үйл ажиллагаатай төстэй хилцс нэгжүүдтэй ингээд бас туршлага судалгаа хийлэл гэж зохион байгуулдаг. Тэгэхээр одоо магадгүй дараа жил нэгэнтээ л нөгөө Атрын 4 дахь шат тийм ээ зөндөө олон одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүнсний ч одоо Монгол Улсын ерөнхийлөгчөөс эхлээд хүнсний аюулгүй байдалд анхаарал тавьж байгаа гэдэг тийм ээ. Тэгэхээр яг тэр талаар одоо хүнсний бүтээгдэхүүний анхны одоо боловсруулалтыг бий болгож байгаа тэрийг одоо үндэслүүлж, үрслүүлж бид нарт өгж идэг тэр тариаланчид, малчид маань бас одоо өөрсдөөсөө арай илүү технологиг судлаад, арай илүү юм үзэж одоо суралцаад ирвэл зүгээр юм болов уу гэж бодож байна. Ер нь бол хүн бүр мэдээж илүү өдөр болгон суралцах юм хүсэл эрмэлзэл байдаг тий. Тэгэхээр нөгөө хүн бүрт уг нь бол нээлттэй. Тэгээ та өөрөө одоо болон байгууллагт маань ингээд ийм хүсэлтэй байвал бас нээлттэй ингээд чинийг суралцах тий, бусдаас суралцах. Тэгээ ирээд түүнийгээ гол нь яг нөгөө нэг өөрөө ингэ сураад орох биш те, түүнийгээ илүү их түгээх, дэлгэрүүлэх, тэгээд илүү их сайжруулах боломжийг олж хараад ирдэг юм байвал илүү үр дүнтэй хаа. За тэгвэл одоо эх жил 2023 онд нэвтрүүлэг хаахаас өмнө нэрээ энэ одоо нэр дэвшүүлэх хугацаа гэж ярьсан да. Тэгэхээр ер нь тийм тэнд болж байгаа сургалт нь бол хугацаа заасан сургалт байвал өөр хэрэг. Яг тэр хугацаанд байж таараа. Хэрвээ саяны ярьсан шиг юм одоо аялал зохион байгуулъя гэвэл ер нь шийдвэр гэдэг юм уу судлаад тий аль оронд байсан дээр хэдэн байгууллага төр гэдэг нэг хөтөлбөр энэ төр гарна гэж байна шүү дээ. Тэр процесс ер нь хэр удах бол? За ер нь сургалтуудын маань одоо тэр яг тодорхой хугацаанд ер нь 4 сар орчмын өмнө гарцсан байдаг тодорхой хугацаанд. За хэрвээ нэр дэвшүүлэх хугацаанд болохоор бас сургалтаас хамаарат 1-2 сарын өмнө нэр дэвшүүлэх ёстой гэх хугацаа заасан байдаг. За хэрвээ нөгөө яг туршлага судлах аялал байх юм бол бас тэр маань болохоор бас нэг 3 сар орчим ер нь бол хугацаа шаардж судалж шийдвэр гаргана. За тэгвэл эх одоо жилд тийм ээ 2023 онд олон газар олон хүмүүс явж юм үзэж нүд тайлж ихийг сурч эх орныхоо хөгжил сэтгэлд төв нэмэр оруулах болтугай гэж одоо ерөөлөөр хоёлаа нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгээд мэдээлэл өгсөн ашигтай баярлалаа. Баярлалаа. За сонсогч та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяр таа.